Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг хэрэг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол амьтад агшиж байгаа 10 баримтын талаар ярих юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Зангацгийн болон мянган найз амьтны дэлгүүр маань ивэнтдгээ ажиллаж байна. Студид Зандаа, Урнаа хоёр ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэг маань НТV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд төргий. За өдөр мэнд. За одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хоёр туйлын тэр мөсөн гадрах хайлаад те хэдэн зуун төрлийн ургамал амтан одоо устж үгүй болох ирмэгт болсон ба. Далаад тэнгисийн ус бүлээцснээр шүрэн арлуу цүүдэд байна. Тэгэхээр цэвэр усны нөөц дундарсан гэдэг нь маш олон аюултай үзэгдэл одоо болж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг дэлхийн нийтээр бүгдээр мэдчихэ. Харин үүнээс болоод амьтдын биеийн хэмжээ жижигрээд байгаа тухай давжаарч байгаа тухай хинч ярихгүй байна. Тэгэхээр энэ чимээгүй гамшиг энэ сонин хувьсэл өөрчлөлтийн талаар өнөөдөр 10 баримтыг ярих юм. За тэгэхээр юу болоод байна гэхээр жишээ нь хуурай газрын хамгийн том ах амьт юу вэ? Цагаан баавга. Тийм, цагаан баавгын биеийн дундажин 400 кг-аас 600 кг гэдэг тийм үү? Гэтэл өнгөрсөн 20 жилийн дотор цагаан баавга биеийн жингийнхаа 10% алдсан. 40-60 кг алдсан зүгээр. Биеийн дундаж хэмжээнд тэгэхээр 340-өөс 500 хэц ч юм уу ийм болцсон. 10% хайчиж байгаа. Тэ? Харин ертөнцийн бүр нөгөө хязгаарт тэгвэл нөгөө хой төрлийн нөгөө хязгаарт гэсэн үг шүү дээ. Индонезийн тийшээ Борнео арал гэдэг тэ. Бөөн ширэнг битүү ширэнг байгаа шүү дээ. Борнео арлын тэр гүргэм цэцгийн өнгөд шар хөвлөйтэй нэгэн зүйл мэлхий байгаа. Тэр 20 дахь мм одоо 2 см л. Тэгсэн мөртлөө үүнээсээ жижигэрсэн энэ мэлхий. Сүүлийн 20 жилийн дотор. Бүр ингээд зүр зоосон дээр тавих нөгөө тавиад зоос нь илүү гарахаар хэмжээтэй болсон. Зоосон дээр мэлхий тавингууд тэг мэлхийн зоос нь дотроо багтана гэж бодохгүй. Тийм жижигэн болсон. Тэгсэн Аляскийн шилүүс гэдэг. Аляскийн шилүүс бол энэ чинь бас гайхалтай сайхан махчаа амтан байгаа шүү дээ. Гэтэл 80-аад оноос хойш сүүлийн 40 жилийн дотор биеийн жингийнхаа хэдэн хувийг алдсан гэж 50% алдсан. Бүр утгагүй бас. Ноцтой юм бол чинь 50 өгдөж юу вэ? Одоо чинь 30 кг байсан бол 15 болцоо одоо дунд чинь. Харин тий одоо хүн дээр чинь 50% алдсан гэвэл өмчтэй баг өөр амьд шиг харагдана болцсон тий. Тий. Ноцтой. Тэгтлээ давж ярьсан. Шотландын ингээд нэг зэрлэг юм аа. Тэр бол биеийнхэн 35%-ийг алдаад ингээд давж ярьсан. Ямаа хүртэл. Цаабуг мөн адил өнгөрсөн 16 жилийн хугацаанд 12%-аар давж ярьсан. Энд Монголд хамаатай шүү. Тэгэхээр дундаж энэ 55-аас 48 болсон цаабуг. За ингээд энэ жагсаалд эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэнэ. Цааш яриад байвал. Шалтгаан нь юу вэ? Мэдээж хэрэг эдэрч тэжээлийн л хомсдол шүү дээ. Тэ? Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод одоо томорч байгаа юм ба. Сайн мэрэгчд байгаа. Комодо гөрүүл. Одоо энэ хүүтэн цуснууд тэ мөн цөөн тооны шувуу шавж хорхой томорч байгааг стооцвол ертөнцийн баг бүх амьд организм томоос дунд руу дундаас жижиг рүү жижигээс өчүүхэн баг руу шилжиж. Үүний шалтгаан мэдээж тун ингээ хүнс тэжээлийн одоо хүнс тэжээл хэдий чинээ хомсдно төдий чинээгээр жижигэрнэ. Харин хүнс хэдий илбэгшин төдий хэрээр том болно. Тэ. За тэгэхээр нэгэн түүхэн жишээ татгаад одоогийн Хойд Америкийн төв хэсгээр нутгалж исэн нэг Сифрупус гэдэг амьтан ба. Энэ бол адууны дээд өвгөө. Сифрупус. Тэгэхээр адуу тэгэхээр хүүхд тогч сонсчвэл Хойд Америкаас те Америкийн нэгдсэн улс хавцаанаас адуу анх үүссэн байх нь шүү дээ. Тэгэхээр өвгийг нь Сифрупус гэдэг юм байна. Энэ болохоор нэг анч нохоо шиг хариугүй жижиг амьтан байсан байгаа. Тэр үед буюу энэ чинь 56 сая жилийн тэртээ хэм ярьж байгаа. 56 сая жилийн тэртээ гариг дэлхий огцом халцсан. Маш халуун болсон. Эдүгэн палеоцен, эоцены дид галвын туйлын дулаарлаг гэгддэг энэ хүндхүү үеиг маа гариг дэлхий өнгөрөөсөө их хүнд. Шалтгаан өнөөс тодорхойгүй. Уур амьсгалын гинтийн өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн дундаж хэм багаар дотоод 9 хэмээр нэмэгдэжгүй. Дундаж хэм 9 хэмээр нэмэгдэнэ гэдэг чинь маш өндөр гэсэн үг. Тэгэхээр агаар мандал нүүрс төрчөөр хахад цацсан тийм үү? Ингээд далаад тэнгисийн ус түүнээс болоод эсэлдэнэ. Энэ гамшигт үзэгдэл дасан зохицохтой нөгөө Сифрупус гээд нөгөө аж нохоо шиг байсан адууны өвгч нь 120 мянган жилийн дотор биеийнхэн 30% гээгээд
ердөө Перс муурны дайтай болсон. Юу, тийм жижиг. Тийм жижиг юм бас тий. За. Ингээд гариг дэлхий эргээд хүүтрэхэд тарах твэрэг нөөх байгалийн шалгарлын биеийн хэмжээ нь буцаад 76% томорсон. Бүр том болсон. Ингэж яагаад морилцсон. Хадуулсан. Нэг хэсэг жижигэрсэн байж тээ. Тийм. Ер нь бол яг ийм өгдөгдөл байдаг. Одоо нөгөө халуун оронд амьтад нөгөө биеийнхээ дулааныг хурдан гадагшлуулахын тулд жижиг биетэй байдаг. Харин эсвэргээрээ хүүт нөхцөл бол томордог нэг ийм нөхцөл бол бас байдаг шүү. Саяхан бол яг л тэр байлаа тий. Дулаараа тийм жижиг болсон гэж штэ. Гэтэ заа нэг шалуун газар идэх тий. Гэтэ харин тий. Тэр ихсэн тий. Нөгөө дандаа ургамлаар хоолдог хэрнээ бүдүүн байдаг гэдэг шиг л болоод байна л та. Тий. За тэгэхээр энэ цаг үед дэлхийн уур амьсгал жилээс жил дулаарч 2100 он гэхэд жилийн дундаж температур одоогоос 6 хэмээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Тэгэхээр иймд 50 сая жилийн тэртех тэр амьтдын агших үзэгдэл одоо давтагдж байгаад гайх зүйл байхгүй. Nature Climate Change гэж сэтгүүл тайлбарснаар амьтдын давжаарах үзэгдэл нь ямар ч амьтанд одоо байдаг тийм амьд үлдэхүүн арга ухаан гэж. Энэ бол Итали, Их Британий эрдэмтдийн хамтарсан баг Италийн нэг Сицили нутгийн эрэг дагуух галтуулын тийм чулуурхах хөрстэй газар юм. Өөрөөр хэлбэл одоо нэг хөөрхийн Сифрупусыг нэгэнтээ сандаргаж исэн гинтийн хувиралтай төстэй тийм нэг байгалийн гамшиг нүрж байсан нутгийн ан амьтыг судалсан ба. Тэгэд нэг ийм төгөлтөнд төрж. Галтуулын дэлбэрэлтээс үлддэг тэр нэг гүндээ намгархаг өнгөн хэсэгтээ сэрэг хөрснө химийн урвалын үүднээс хэдэн мянган жил идэвхтэй байд юм байна. Ингээд нүүрс дөрөгчийн давхар эслийг ялруулд юм байна. Одоо тэр галтуулын иргэн тойрон. Тэгэхээр нөгөө 50 сая жилийн нөгөө тэртехтэй төстэй тийм юм нөгөө үзэгдэл гэсэн үг байхгүй юу? Тийм, дулаан ялгаруулна гэсэн үг нэг. Ийм хөрстэй газар далаа тэнгист хэрэг ойрох юм бол далаа ус эсэлдэнэ дээ. Жохом яг энэ хуулиар Сицилийн эрэг хөвөө газар унган төрхөө алдаж байх учиртай олон амьтанд нь устж үгүй болсон ба. Сицилийн тэр нөгөө галтуулын нөлөөгөөр те. Харин энэ энэрлгүй өөрчлөлтөнд тэсэж үлдсэн зарим нь нүүрс төрөгч ихтэй. Ус төрөгчийн Йон багта тэр орчин дасан зохицохын тулд яг давжаарсан байна. Тухайлбал циклоп неритиаг мөн Насериус корникулус гэдэг латинээр шинжлэх ухаанд бүртгэлтэй хоёр зүйлийн эмгэн хумс байна. Энэ тэнгисийн эмгэн хумс. Тэгсэн газрын дундад тэнгисийн бусад яг хэсгийг яг энэ зүйлийн эмгэн хумстай харьцуулахад Сицилид хамаагүй жижиг юм байна. Тэгсэн мэт яг нэг л зүйл. Шууд орчиндөө дасан цогцоод эволюц бас нэлийн хурдтайгаар ингэж явж гин гэж ойлгогдож байна тий. Тэгэхээр энэ альва амьд организм амьд мэд үлдэхийн төлөө бүр эцсээ хүртэл тэмцдэг. Зарим нь мөхнө. Гэтэ тий ямар ч мөхж байгаа. Гэтэ зарим бүр эцсээ хүртэл тэмцэж байгаа байхгүй. Ингээд мөхөл сүрэл боллоо ч гэсэн бүх амьд биет устж үгүй болохгүй юм байна гэдэг найдлагыг төрүүлж энэ эмгэг өмс бидэнд маш их найдлага төрүүлсэн. Бид нар яг үгч бахаа. Гэхдээ амьд байгаль маань үлдмээр шүү дээ. Цааш амьдрал бүрслэмээр шүү дээ. Тэгэхээр бүр эцсээ хүртэл тулцдаг жишээ нь эмгэн өмс. Гэхдээ Сицилийн эмгэн өмснөд нүүрс төрөгчийн эсэлд баагаар тасаж өдий хүрсэн ч жижигхэн учраас нөгөө биедэн шингэх нүүрс төрөгчийн хэмжээ бусад газрын эмгэн өмснийхаас ихгүй байгаа. Нөгөө Сифрупус гэдэг нэг адууны үгийг магадгүй муур шиг жаахан болсныхан дараа шинжилсэн бол үүнтэй төстэй бас дүгэл гарах байсан баг. Энэ эрдэмтэн биологи судлаач Джейсон Холл Спенсер гэдэг эрдэмтний энэ юу вэ? Английн Плимутын сургуулийн энэ судалгаа байхгүй. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад цаашаа үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн ажиллаж байгаа. За Занга цэгийн маань их гоё газар. Би яг ингэж зөвлөх дуртай Зангаг. За ингээд бид нэг том мөрний тий хоёр ирэг дээр байна гэж бодъё л да. Нэг талд нь ажлын байр байгаа, нөгөө талд нь ажилчид байгаа. Тэ тэнд нь янз бүрийн хүн байж болно. Захирал, нягтлан, манаач гэдэг ч юм уу. Тэ тэр дунд нь 45-аас дээш насны хүн ч байж болно. Тэтгэвртэй гарсан ч хүн байж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч байж болно. Ингээд нөгөө талд нь ингээд ажлын байр байна гэсэн тэ. Энд нэг гүүр хэрэгтэй. Энэ гүүр нь яг Занга цэг юм байна. Яг ингэж төсөөлөх хэрэггүй. Тэгэхээр Монголын иргэн бүрт ажлын байр ураатай энэ Занга цэг юм байна. Ажил хийж байгаа болон хайж байгаа болон одоо ажилтан авахар төлөвлөж байгаа компаниудыг холбодог гэсэн үг шүү дээ. Монголын яг энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95% хангаж байна. Тэгэхээр яг саяны гүүрээр тэ 95% явдаг гэсэн үг. Бүх ажлыг.
Нэг л гүр байгаа юм байна шүү дээ баг тий. Харин тийм бод нөгөөд нь яг хөө тэгээд нэг жоохон нөгөө яг нөгөө танил мэлээр орсон хүмүүс эдэг та тий. Одоо манай юу вэ шүү дээ. Од мөндөр шүү дээ. Битүү танил талаар орсон хүмүүс шүү дээ. Бүгд тэр найзууд нас. За одоогийн байдлаар Занга дээр сая 100 мянган хэрэглэгч байгаа. Өндөр гоц 10 мянган байгууллага байгаа. 24 салбарын 20 мянган ажлын байр нээлттэй зарлагчаад байна. Тэгэхээр 45-аас одоо чинь 45-аас дээш насны иргэдэд зориулсан 750 ажлын байр зарлагдсан байгаа байхгүй. Наач ястаа гоё тий. Тийм хүн болгонд хүртээмжтэй ажил олгож шүү дээ. Тэр хүмүүс яг үндэ хэлэхэд бас одоо яг нийгмийн юм дээр аюу олон зүйлээс ингээд гадагшаа хаягдсан байдаг тий. Ажил хийе одоо чөлөө цагаа өнгөрүүлээ ч гэдэг юм одоо тэтгэврт гарсан хүмүүстэй ялангуяа. Тий. Энд чинь мөр ажлын туршлага шаардахгүй. Тийм ажлын байр хүртэл 1650 ажлын байр зарлагдсан. Байрлал, үйл хөдлөх хөрөнгө, банк санхүү гэмэд салбар тус бүр дээр нь 1200-1500 ажлын байр хүлээж байгаа. Тэгэхээр Монголын иргэн бүрд ажлын байр өрөөтэй Занга цэгмийн энэ хамт олонд амжилт хүсье. Амжилт хүсье, баярлалаа. За. Тэгсэн амьд организм давж ярах явцдаа. Биедэх эрдэс бодисоо болон өөрт нөгөө сөргөөр тусах гадны нөлөөг давхар бууруулдаг яг энэ үзэгдлийг Лилипутийн нөлөө гэж нэрлэдэг юм байна. Лилипут гэдэг чинь нөгөө Гулливерийн аялал зохиолд гардаг одоо хүмүүсийн арлаг гэлж байна. Тэгэхээр энэ нэршлиг анх Америк эрдэмтэн Адам Урбаник гэдэг хүн 1993 онд гаргасан юм байна. Тэгэхээр ер нь амьтад агшчийг саяхан л ер нь анзаарсан баг. Тэ? Одоо үсрээл нэг 30 жилийн өмнө 30 жилийн өмнө ярьж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр Лилипутийн нөлөөг сайтар судалж үр дагаврын урдаас тооцоолох нь одоо нөгөө далай тэнгисийн ус дахин хурдтай эсэлж байгаа өнөө үед их том чухал асуудал. Уур амьсгал халуун болохын хэрээр амьтдын эдэрш тэжээл бас ааш аяг болон гадаа төрх биеийн хэмжээ өөрчлөгдгийг одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг эрдэмтэн судлаач тэгэхээр одоо мэдж эхэлсэн те. Ажиглал судалгааны гэхдээ өч 40 ажил хийцсэн юм байна. Энэ 30 40 жилийн хугацаанд. Эрдэмт бүр их анхаарал хандуулсан учраас гой юунууд байгаа юм байна. Одоо хувьсгал гэдэг чинь бол ингээд хурдан хугацаанд хийгддэг. Хувьсэл гэдэг чинь маш удаан хугацаанд болдог зүйлийг ингэж ажиглаж тэмдэглэж аавна гэдэг чинь бас ч тийм амар ажил биш боллоо. Тий. Гэхдээ Итали, Британи эрдэмтдийн дээр судалгаа шиг далайн амьтд болон хоёр нутагтнуудыг те тусгаалan ажигласан тохиол өмнө байгаагүй юм байна. Энэ судалгааны хамгийн анхаарал татах дүгнэлт нь дэлхийн дундаж хэм Цельсийн 1 градусаар нэмэгдэхэд 1 градусаар нэмэгдэх тутамч. За 1 градусаар нэмэгдлээ дундаж. Халуун орны ургамал 3-17% давж ярна. Загас болон далайн хөхтэй амьтад 6-22%-аар давж ярна гэж. Биеийн жингийнхэн 4-1-ийг алдах нь шүү дээ. Тий, 1% нэмэгдэхэд юм байна. 1. Далайн их эсэлтлээс болж усны амьтад агшиж байгааг тогтоосноос гадна тэд умар тэнгисийн ус халсны улмаас сүүлийн 50-аад жилд алган, Мерланг зэрэг далайн загснууд ердийн хэмжээсээ 7-15% давж ярсан байна. Сүүлийн 50-аад жилд. Энэ хугацаанд тэнгисийн усны дундаж халуун 2 градусаар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд сүүлийн 50 жил. Тэр одоо улам нэмэгдээд байгаа шүү дээ. Ингээд сүүлдээ зүгээр нөгөө тий энэ бид нэр загас гэж боддог ч одоо нүдэнд харагдах болох юм шиг баг. Харин тий нэг дээр ингэж байгаа юм бол тий магадгүй одоо их дэлхийгээ хайрлаагүй улмаас 5 хүрвэл одоо байхгүй болох юм байна л да тий харагдах болох юм байна. Тэгэхээр эн чинь түгшихгүй байхын аргагүй таамаг байхгүй. Хэрвээ энэ үнэн бол эсэлцэн усны амьтад одоо мөн харагдж байгаасаа үнэхээр жижигхэн болно гэсэн үг. Эдэрч тижээлийн хомсдол, орчны гинтийн өөрчлөлтөөс болж ингэж жижигэрсэн амьтад бүр зарим зүйлийн ургамал хүртэл зөвхөн амьтан биш ургамал хүртэл хүүтэн сэрүүн бүс рүү буюу өөрөөр бол хоёр туйл руу бүгдээрээ нүүж байгаа. Ургамал хүртэл бүр хурдтай нүүдэлж байгаа да. Өнөөдөр зүгээр ийм л утгатай шүү. Өнөөдөр энд ургадгүйс одоо тий яргуу чинь энд урхаа байлаад ингээд хойшоо ингээд хой туйл руу ургаад байдаг гэсэн үг байхгүй. Энд урхаа байлна гэсэн үг. Энэ тухайл яриад. Амьтсан нүртэл хойшоо ургамлын нүртэл хойшоо нөгөөх нь өмнөд рүү тий хоёр туйл руу ингээд сэрүүн рүү тэмүүлээд байна шүү дээ. Гэхдээ бас их сони тий дэлхийн дулаар л гэдэг чинь нөгөө нэг дулаан болохыг хэлээгүй шүү дээ тий. Эрсдэс амьсгалыг хэлж байгаа. Тий. Нөгөө дундаж температурын дулаарна. Гэхдээ хүйтэн бол асар хүйтэн болно. Тий. Тэгээ ган гачиг болно л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төврийн аргаар сонгож авсан 1700 орчим цэцэг, ургамал, хорхоо шавж, шувуу тэргүүтэн хоёр нутагтны дунд хийсэн судалгааны дүнг харахаар тэдгээрийн 80% нь
жилд дунджаар 6 км-ээр хоёр тишээ нүүжнэ. Хоёр туйл руу. Жилд дунджаар 6 км. Ямар хурдтай. Тий. 10 жилд 60 км. Ингэж нүүдлэх явцдаа бүр мацаг барьж зориудаар жин хайсан амьтад хүртэл байна гэж байгаа байхгүй. Үргэлжлэлтэй үз. Амьтдын өсгөлөн гэдэг үгийг сонсох хэвээр үнэхэр хэцүү байдаг шүү. Харин. Хоёлаа юу вэ? Нөгөө гоё амьтдын хоолныхон тухай ярьж жоохон тайвшраад байгаа. Тэгээд нэг үлцэн жоохон баримтах тэрийг ярьдаг. Ямар хоол илээ нөгөө гоё 1000 найзлаа. За тий. Тэрийг сонсож жоохон тайвшраад байгаа. Энд амар юм яриад болж. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ 1000 найз амтны дэлгүүр өнөөдрийн нэвтрүүлэг явах боломжийг олгох ивент тэтгэ ажиллаж байна. Шинжлэхэн танин мэдхүйг дэмждэг байгууллагуудаа та бүхэн маань ч гэсэн бас дэмждэг өрөө. Тэгэхээр эднийх бол аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг тэжээвэр амтны хоол, нэмэлт тэжээлийн Kitchen Flower гэдэг брендийг бол одоо аль биесээр оруулж ирсэн байна. Ихэнх амьтдын хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, будагч бодис үр тариа болон ийм ургамлын гаралтай ураг ашиглаж үйлдвэрлэгдэг байсан бол одоо Kitchen Flower бол эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын эслэг, амтны гаралтай ураг буюу жинхэнэ махан хоолыг ингэ санал болгож байна. За дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бус сайн чанарын ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг хүнсээр дамжуулан авахыг зөвлөх болсноор энэ grain free гэх үр тариагүй, за сайн чанарын ураг хэрэглэх дэглэм дэлгэрч байна. За энэхүү хоол нь хотоод гэцийг чочроохгүй, сайн чанарын тос, махны ураг, хүнсний нарийн ногооноос гаргаж авсан нүүрс усаар баялагдвал хүнээр бол сувлын хоолтой адил ийм шин тэжээлтэй эрүүл хоолыг одоо бидний гэр бүлийн нэгэн гишүүн болсон амьтад маань ингээд санал болгох юм байна. За амьтдаа бид бол одоо яг өөрсдөө идэх хоол шиг л тэжээлтэй эрүүл мэндэд нь тустай ийм хоолыг сонгохыг хичээдэг гэвч одоо бид нэр өөрсдөө ямар хоолыг наамсч үзэх биш. Ямар байгааг мэдэхгүй тэгэл өгсний л нөгөө амьтад идж байгаа учраас за туршлагатай бөгөөд одоо дэлхийд одоо энэ маш сайн чанарын гэгдэг энэ Kitchen Flower-ын бүтээгдэхүүнийг та бүхэн маань бас эднийхээс аваарай. За бас нэг онцлог нь болохоор одоо нэг янз бүрийн үйлдвэрийн одоо нохоо муурууд жишээлбэл хоол сонгох гэж жоохон асуудал гараад идэг. За дээрэс нь одоо нэг зулцгуу, наспийн төрсөн нохоо мууруу гэдгээс ахуулаад эдний төлөв ерөөсө бүх төрлийн сонголтууд маш юм өргөн сонголтоогоор байдаг. За тэр бүхэл одоо бөөр шээсний замын хөгжлөөс урьдчилан сэргийлэх хоол, одоо бага үйлдвэрийн нохоо, за Антарктид гэрэл насан туршид одоо гэх мэт ер нь уншаад байвал маш олон байгаа. Та бүхэн маань Kitchen Flower Mongolia гэж бас фэйж фэйжээр нь ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваад яг таны хөөрхөн амьтад нь таарсан юм бүтээгдэхүүн байна уу гэдгийг бас харах боломжтой. Тэгээд хайртай амьтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь бүгдээрээ сонгоцгоё. За 1000 найз амьтны дэлгүүр бол маш олон жилийн туршлагатай одоо зөв бүтээгдэхүүнийг сонгож оруулж ирэх юм байгууллага гэдэгт итгэлтэй байна. Тэгээд баярлалаа. За тэгсэн гинтийн дулаарл болон энэ далайн усны эслэлээс болоод өнгөрсөн хугацаанд их хэмжээний гай гамшиг нэг биш. Нилээд одоо олон удаа нүрснийг бид бацтай мэдчихэ тийм үү. Ер нь гаригдл болцтой хит хитэн галав юултыг давлаа шүү дээ. Одоо түрүүн дурдсан тэр 50-аас 56 сая жилийн тэртээ гинтийн дулаарл болсон гэдэг. Үүнээс гадна нөгөө пермийн болон Триасын галвын яг зааг үед буюу 250 сая жилийн тэртээ маш том сүрэл болсон дэлхий сүрхэд өгсөн. Юунаас гэсэн бүүмд ямарсан бүх амьд организмын 90% нь байхгүйсэн. 90%. Зөвхөн нүхэнд байгаа л үлдэж штэ ер нь бол. Ингээд энэ чинь динозаврын ирүү эхэлж байгаа штэ тий. Үүнд пермийн галвын хожуу идэхээс нүүрс төрөгчийн огцон өсөлт нөлөөснийг саяхан тогтоосон ба. Энэ галвч нүүрс төрөгчийн огцон өсөлт болсон юм байна гэдэг эрдэмт. Яг юунаас бас мэдгүй гэдэг ямарч тэгээд амьд байгаль үгсэн байна гэдэг мэдсэн. Тэр үеийн нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээ гамшигын хэмжээнд очсон гэсэн үг шүү дээ. Гэтэл одоогийнхоос ихгүй байсан байна гэдэг нь батлагдсан. Одоо их шиг байсан юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ихгүй гэхэр тий баг. За тэгээд бүх амьтад 90% устж өгүүлсэн. Ингэж тооцох юм бол одоогийн гариг дэлхий гамшигын хэмжээ тулсан гэж айлгадаг эрдэмтэд байна. Магадгүй тэдний зөв бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ чинь бүх юуг ингээ галуудыг хашгаар маш хурцтай өгсөн байт юм л шүү дээ. Мөслөг энэ төр чинь зүгээр секундын дотор болд юм л шүү дээ. Ингээд айжмар хүүтэрч мөтөрхгүй.
Тий. Одоо манай дэлхий бол нэг чанагдаал, нэг одоо мөстөл тэр болгонд одоо бид нэр хувьсаар агаад өнөөдрийн бид нэр ийм царайтай сууж энэ тий. Одоо амьтад болон. Тий. Энэ дундаа царайлаг, царай муутай энэ төр гэд янз бүрийн болоод байгаа шүү дээ. Тий. Энэ дунд чинь бас нөгөө хүмүүс чинь бас янз бүрээр өөрчлөгдөж байгаа. Одоо манай ихэнх төрлүүд маань устдчихлаа шүү дээ хөөрхий. Одоо зөвхөн нөгөө бидний төрлөө Амаас пенсил ганцхан үлдсэн. Тэр чинь 10 төрлүүд бүгд өгсөн шүү дээ. Тий. Саяхан бүр сүүлийнх нь баг 2000 жилийн өмнө өгсөн мэл шүү дээ. Үгүй л үү? Ариш тийм шүү лөө. Гэтэ саяхан бил шүү дээ. Тий, одоо Нендерталийн л одоо Нендертал чинь нэг тий. 30 мянга тий. Тийм баг. Тэгээ одоо бидний бас яг бид нарт нөгөө байгаль орчингоос шууд хамаарахгүй юм байшин барилгын дотор амьдраад байгаа учраас бас нөгөө бусад амьтчгээ жижигрээд байгаа юм бол байхгүй. Гэхдээ бас их сонирхолтой баримтууд байдаг юм байна. Жишээлбэл одоо энэ шүд эрүү жижигэрч байна. Ясны нэг багасна. За тэгээд нөгөө хүүсийн ялгаа бүдгэрэх буюу булчингийн одоо жим багасдаг ч юм уу те. Бид нар бол одоо яг нөгөө хоол хүнсний дутагдал гэхээсээ илүү амьдрах орчингоос шалтгаалаад бас их өөрчлөгдөж байгаа. Гэхдээ азар бас давжаараагүй байна. Жижигхэн болно гэдэг ягаад чи ингээд жоохон санаа зовх асуудал юм шиг мэдрэмж төрөөд байна л да. Ягаад гэвэл одоо энэ жижигрээд байгаа амьтдын одоо шалтгаан нь тийм байгаад байгаа учраас те. Тий. Гэхдээ тэр нөгөө галвын одоо гинтийн өсөлт чухмыг юунаас үүдэлтэй байсныг орчин цагийн шинжилгээ ухаан тогтоож чадахгүй байгаа шүү дээ. Яг юунаас басан тэр нүүс төрөгч эсэлтэй. Сицилийн хоёр нутагтнууд бол нөгөө усны хуягт амьтдыг олноор нь үгүй хийсэнтэй төстэй тийм галтуулын хүчтэй дэлбэртээс болоод нүүрс төрөгчийн хэмжээ өссөн ч болох юм. Харин өнөө үед мөнөөх галтуул нь хаана вэ гэж би биний өөдөөс хараа сууж энэ. Энэ нөгөө галтуул чинь хүмүүс өөрсдөө олчлаа. Үүнийг нэцэх ямар ч арга байхгүй. Хүний гараар бүтсэн юм бүхнийг машин, тэрэг, үйлдвэрийн яндан, үлэмж хэмжээний хог хаяг гэдгээд бидний эргэн тойронд буй юм бүхэн байгалыг хамгийн ихээр сүйтгэж нь хэм болохыг тодорхой гэж нь хэлээд өгнө. Ингэж бодохоор өнөө цагийн бид их хэмжээний нүүрс төрж үйлдвэрсээр халуун хуурайгаас гадна тэр давжаарсан хөөрхий ургамал амьтантай хорвоодлохыг хойч үедээ сансартай үлдэхнэ. Хаймраг үстэй ингэж бодохоор байгаль ихтлэгийн амьтдын тухай ярихаар л одоо дандаа буруут нь одоо бид нэр сууж яадаг бас байнга буруутгагдж байна тийм. Өөдөд сарц сууж байгаа нь буруутнууд нь одоо чатгаараа бас хичээх хэрэгтэй. Ер нь жижиг шажиг гэлтгүй юм дээр одоо чинь зөвлөмжүүд байгаа шүү дээ тийм. Одоо нөгөө сорол ашиглахгүй ах пластик тормор дээрээс ахуулаад нарны панел ашигладаг юм уу тийм. За нэг имерхүүл юм байна да. Товчхон. За тэгээд одоо Монгол орны амьтад ч гэсэн одоо юм дунд бас орж байгаа. Гэтэ Монгол улс маань бас хаа очиж нөгөө газар зүйн хувьд бас халуун бүсих бас биш те. Тийм учраас бас харьцангуй гайгүй. Гэхдээ одоо энэ морь мал ер нь одоо амьтдад бас үзүүчл байгаа юм байна. Бис нэг хэдийг тэмдэглэсэн мэс эргээ олсонгүй. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Монголын ажлын байрны үндэсний платформ Зангацгийн маань болон 1000 найз амьтны дэлгүүр маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хос долгионоор та бүхэндээ хүрлээ. Хамтдаа үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа амьтнаар эргүү уулзъя та. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа ажлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.